Сайн байна уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 365 өдөр гайхамшигтай хамт подкастын маань 113 дахь дугаарыг хэлэхэд бэлэн боллоо. Та бүхний ихтэй хамт Панда байна. You don't live in a world all alone. Your brothers are here too. Albert Schweitzer. Тэгэхээр өнөөдрийн хаан персептийг хэлсэн хүнийг ярьж эхлэхээс өмнө за чиний итгэл танд пандагийн хувьд ингээд өдөр болгон одоо бүр 113 дахь дугаар маань орж штэ. Тэгээд өдөр болгон ингээд подкаст өргөжлүүлэх бас үнэхээр хэцүү байна. Яг одоо нэг бодлоо ингээд яг подкаст маань өөрөө бол үнэхээр надад таалагдж байгаа. Миний үнэхээр яг хийхийг хүсэж исэн сэдвүүд. Тэгээд би өөрөө ч гэсэн өдөр болгон ингээд та бүхэнтэйгээ тодорхой нэг сэдвээр ингээд уулзахтаа л үнэхээр их баяртай байгаа. Гэхдээ бас ингээд яг хувийн амьдрал, ажил, төрөл гэх иймэрхүү юмнууд ингээд хослоод ирэхээр юмыг ийм удаан өргөжлүүлнэ гэдэг үнэхээр хэцүү зүйлээд юм байна. Гэхдээ ямар ч гэсэн бууж өгөхгүй явж гин. За тэгээд хэдэл өнөөдрийнхөө персептийг орцгоё. За өнөөдрийн персептийг хэлсэн болохоор Альберт Швайцер. Тэрээр 1875 оноос 1965 оны хооронд амьдарч байсан. Германы болон Францын нэрт теологч, хөгжимчин, гүн хантан, эмч бөгөөд 1952 онд Нобелийн энх тайвны шагнал хүртсэн хүн юм байна. Тэрээр амьдралыг дээдлэхээ хэмээх өөрийн гүн ухааны үзэл баримтлалыг боловсруулж түүнийгээ бодит ажил болгохоор Габон улсын Ламбараны хотод эмнэлэг байгуулан насан эцэс болтлоо хүмүүлгийн үлсэд зүтгэсэн хүн юм байна. 1913 онд Гэргийн хайланд Бреслаугийн хамт Африкийн Габон руу явж ширэнгойд эмнэлэг байгуулсан бөгөөд тэнд хумхаа, уйман, нойрны өвчин зэрэг халуун орны хүнд өвчнөөр шаналсан мянган нутгийн иргэдийг эмчилсэн байт юм байна. Мөн алдарт хөгжмийн зохиолч Йоганн Себастьян Бахын бүтээлийг гаргууд эзэмшсэн орган хөгжимчин хүн байжээ. Түүний орган хөгжмийн бүтэц болон түүхийн талаарх судалгаа нь 20 дугаар зуунд энэ хөгжмийг дахин сэрэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн байт юм байна. Мөн тэрээр нөгөө теологч буюу шашин судлаач 1906 онд хэвлүүлсэн Түүхэн Иесусийн ирэлт хэмээх номон шашин судлалын салбарт хувьсгал хийж Иесусийн амьдрал болон сургаалыг шинэ өнцгөөс тайлбарсан байт юм байна. За тэгэхээр ингээд нэг бодлын нэг талаар бол мэрэгжил нэгтгэн байна. Эмч хүн болохоор тэгээд түүний хэлсэн үгэнд ч гэсэн гарч ил байна л та тий. Бид нар энэ хоруу дэлхий дээр гав ганцаараа амьдэрдэггүй. Бид нарын ахын дүүс бидний эргэн тойронд байгаа гэв. Яг уу ахын дүүс гэдэг үг маань өөрөө нөгөө нэг заавал гэр бүлийн ах дүүгийн харилцаатай тийм хүмүүсийг хэлж байгаа гэдэг утгаасаа илүү бид нарын одоо нөгөө нэг юу гэдэг бид нарын өвөг дээдс гэх юм уу бид нарын ахмад үеийнхэнд бид нартай хамт амьдарч байна. Бидний дараа ирээдүй болсон хойч үе маань ч гэсэн бид нартай хамт амьдарч байна. Бид нар ингээд ахмад үеийнхаа хийсэн зүйлсээс сургаал аваад тэгээд тэр алдаагийн давтахгүй тэр амьдрал одоо нөгөө нэг тэр хүмүүсийнхаа амьдралаас ингээд туршлага судлаа явж байгаа бол бидэнд болохоор ирээдүйн хойч үедээ өөрсдийнхөө амьдралаар ингээд үлгэр жишээ болоод амьдарч байгаа. Тийм ч учраас ингээд хороо дэлхийд гав ганцаараа амьдарч байгаа юм шиг юм нэг тийм мухай одоо юу гэдгийг хуйгчээсэн зан гаргадаг хүмүүс бас жоохон сонио. Яад ч юм тэд нар ингээ өдий насанд хүртлээ. За одоо жишээ нь гудамжинд нөгөө нэг юу цахилгаан дугуй байж хахад чи нэг хэсэг амирх байсан шүү дээ. Яг замын тэг голдоо яачаад тэрийг зогсоочдаг. Тэгээ хүнд ингээс хаад болох. Тэр бол ингээ бүр нөгөө нэг санаатаар тэгж тавьж байгаа байхгүй юу? Тэг ингээд бүр ингээд санаатаагаар бусдаас хаад болох бүр зоригтойгоор ингэж хийж байгаа үйлдэлүүдийг ингээ харахаар бүр
яад тэр хүн ингэж байгаа юм бэ гэдэг ч юм уу. Надад бол би бүр ингээ үнэхээр гайхдаг байсан. Одоо яах юм тэр хүн тэгэж тавьсан гэдгээрээ бусдад үзэн ядагдана уу гэхээс ш бусдаас нэг тийм сайшаал авахгүй, бусдын анхаарал эерэг талаараа бол хизээч орохгүй. Тэгээ сөрөг талаараа орсноо тэрийг одоо юу гэдэг бусдын анхаарлыг аваад юу ячлаа. Инфлюенсед нар бусдад үзүүлчлээ, бус нөлөөлж чадчихин. Ингээ өөрсдөө бодоо тэгж боддог хүн байх юм бол уучлаарай та энэ хороо дэлхийд ганцаараа биш болохоор зарим тохиолдолд ч гэсэн бусдыг бас жоохон ингэжүүл энэ хүмүүс бас болохгүй юм да энийг ингэчээ гэдэг нэг тийм арай нэг жоохон тийм өөр өнцгөөс ингээ сэтгэл гаргаад амьдраарай гэж хүсэх байна. Тэгээ ядчиж өнөөдөр манай нөгөө гадаа харгуушин усын ирнэ барилгын ажил яваадах юм аа. Тэгээд ардуур нэг сонь дуу гаргах юм бол барилгын ажлын дуу шүү. За тэгээд өнөөдрийнхөө дугаарыг энэ хүргээд өндөрлөө. Энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. Баяртай. 365 хоногийн турш чамтай хамт байх чиний итгэл танд Панда.